За сайн байцгаана уу. Охины ордонд төрсөний дэлэг нэг дахан төстэй энэ өдрийн мэндийг дэвшүүлээ. Тэгэхээр би амсан сураа 4-р сар гараад 2020 оны охины ордны 6 талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж ярьж байсан. Тэгээд түүнийхээ дагуу хүргэж байна. За юуны түрүүнд 2020 оны охины ордны 6 авсан одоо орон 6 сонирхчтой баялсан талжсан гэж хэлгэсэн. Ингээ авч амжаагүй нь одоо подкаст маягаар сонсох боломжтой болж байна. За өөрөөгөө товчхон дайцгүй намайг доржлон жавхлан гэдэг 2010 оноос хойш одоо он 6 талаар судалгаа шинжилгээ хийгээ явж байна. 2016 оны болон 2017 оны сонгуулийн үр дүнг цаг хугацаанаас өмнө төмөн олондоо зөв тайлж мэдээлэл өргөж байсан. Ингээ 3 дахь шалгуур болох 2020 оны сонгуулийн үр дүнг өөрийн судалгаанд дагуу хийгээд ингээ шинэ жилийн өмнө хэвлэлийнхэнд өгсөн байгаа. За өөрөөгөө товчхон танилцуулахад нэг юм байна. Ингээ үндсэн яриа бол 2020 оны охины ордны 6 талаар ярилцгаа. Тэгэхээр ямар хөө сэдэв энэ жил илүү гарч ирэх, яаж зохицох уу тэр зүйлийн талаар ярилцъя. За энэ түрүүнд одон орон 6-нд 12 гэр гэж байдаг. Тэгэхээр 12 гэр гэдэг маань бол гэр тус бүр хүний амьдралын нэг хэсгийг өдөрдөг гэсэн үг юм. Жишээ нь мөнгө цаг хүүгийн гэр, ах дүүсийн гэр, холын аяллаа гэр, ух төрхийн гэр, эрүүл мэндийн гэр, албан тушаалын гэр, найз нөхдийн гэр гэдэг юм. Ингээд 12 гэр байдаг. Тэр 12 гэр тус бүр одоо нэг өөр хүний амьдралын нэг өөр сэдвийг одоо өдөрдөг байх нь байна. Тэгэхээр аль гэр дээр нь энэ 2020 онд нар сарны хэртэлтүүд явагдана. Тэр тухайн гэр одоо бидний амьдрал дээр гарч ирдэг гэсэн үг юм. Тэгээд түүнтэй зохицох шаардлагатай болдог. Мөн бас тэр авраг гаргийг одоо авч үзнэ. Мөн бас тэр өөр бусад холын нүүдэлтэй гаригуудыг авч үзнэ. Тэгээд тэдний уялдааг хараад ингээд зурхаа гардаг байна. Энэ бол одоо нийт охины ордонд төрсэн нийт хүмүүст одоо зориулсан 6 юм. Хувийн бол 6 биш. За тэгэхээр 2020 онд ямар сэдв илүү гарч ирэх вэ гэдэг талаас ярилцгаая. За ер нь бол 2 жил дараалаад ялангуяа 19 онд мөн адилхан тэр хайр дурлалын үр хөвгтэй холбоотой, зугаа цэнгэлтэй холбоотой гэр болон тэр найз нөхдөд холбоотой эсвэл тэр мастай холбоотой, сошиал ертөнцтэй холбоотой ч байдаг юм уу? Зарим хүмүүс бас тэр намтай холбоотой ч байдаг юм. Тэр гэрдээ нь 2 жил дараалаад нар сарны хэртэлтүүд явагдаж байгаа. Тэгэхээр нар сарны хэртэлтгээр бас нэг тийм одоо муу гэсэн үг бол үг шим. Тэр тухайн хүн лүү, хувийн лүү хэрхий яаж харж байгаас шалтгаалдаг. Тэрнээс бас яг тийм муу гэсэн үг шүү дээ. Зарим хүмүүс хэртэлтгэлээр нэг тийм муу юм болд юм болоо гэсэн бодож болохгүй. Тэгэхээр одоо сүүлийн 2 жил ялангуяа энэ жил ч гэсэн муу адилхан яригдах зүйл бол энэ хайр дурлалтай холбоотой сэдв амьдрал дээр гарч ирэх. Бусад 12 гэрийг бодвол одоо миний одоо хэлэх гэж байгаа нь 3 гэр бол илүү их яригдана гэсэн үг. Тэгэхээр одоо хайр дурлалтай холбоотой сэдв гарч ирэх, үр хөвгттэй холбоотой сэдв гарч ирэх, зугаа цэнгэлтэй холбоотой сэдв гарч ирэх. Энэ бол зугаа цэнгэлийн гэр гэдэг хайр дурлалын үр хөвгттэй холбоотой гэр. Тэгэхээр залуу хүмүүст бол одоо зугаа цэнгэл илүү их одоо хөөхийг хүсдэг. Адал явдлын гэр л дээ. Уунах гоё гэр. Тэгэхээр адал явдлын гэр. Тэгэхээр зугаа цэнгэл илүү их бодогдох. Хайр дурлалтай холбоотой сэдвүүд гарч ирэх. Зарим тохиолдолд бас эн чинь зарим хэртэлтүүд чинь бас салгах нийлэх талын зүйлүүд гарч ирдэг. Салж нийлэх талын зүйлүүд гарч ирдэг. Үр хөвгтөд анхаарах. Нас тогтсон хүмүүст бол нэг 40 50 гарсан хүмүүст бол энэ ирч хүч өөр бусад хүмүүсээр дамж одоо харагдаж болдог. Жишээ нь үр хөвгтийнх нь хайр дурлалтай холбоотой сэдв гарч ирэх. Бид түрүү ярьж исэн энэ ялангуяа 2 жил дараалаад бас тэр мастай холбоотой гэр болох тэр дотны найз нөхдүүдийн гэр, тэр сошиал ертөнцийн гэр гэдэг тэр мастай холбоотой гэр дээр бас 2 жил дараалаад тэрт явж байгаа болохоор тэр найз нөхдүүдийн
одоо хайр дурлалтай холбоотой сэдв гарч ирж болох юм. Эсвэл тэр найз нөхдөр нь дамжиж одоо хэнийг одоо хайр дурлалын талаар ярих байдаг ч үгүй юм уу. Эсвэл одоо сошиал ертөнцөөр хинэгэнтэй танилцж барих гэдэг юм уу. Яг тэгэхээр энэ тэр дотын найз нөхдүүд тэр мастай холбоотой гэж чинь олон нийтийг хамарсан мас тэр чинь бас эргээ сошиал ертөнц энэ төр болдог. Тэгэхээр одоо ганц бие хүмүүс байх юм бол сошиал ертөнцөөр хүмүүстэй танилцах зүйл тийм олон нийттэй хамаарсан одоо мод тарих үйл ажиллагаач гэдэг юм уу. Янз бүрийн мастай холбоотой газруудаар одоо хүмүүстэй танилцж барьсан зүйлүүд одоо байж болох юм. Тэгээ ер нь бол 2 жил дараалаад энэ хайр дурлалын гэр дээр ингэж одоо нар сарны хэртэлтүүд явагдана гэдэг бол тухайн хүн одоо хайр дурлал дээр нь бас янз бүрийн зүйл гарч ирэх. Ер нь зөвхөн ямар яг эрчим хүч нь ямар мэдрэмж үүд юм бэ гэхээр тэр эрх чөлөөтэй байх гэдэг ч үгүй юм. Тийм адал явдлын гэр нь юм байна. Тэгэхээр адал явдлыг илүү хүсэх. Ялангуяа одоо хоорондоо нэлээд тийм удаан байцсан хүмүүс одоо 10 жил ч байд юм уу. Тэрнээс дээшээ хүмүүс байх юм бол яг энэ гэр нийтвчээд ирэхээр илүү их одоо романс хүсэх, илүү их одоо өөр ингээд нэг юм хөөхгөөд ингээд нэг тийм мэдрэмж орж ирээд байдаг. Тэгэхээр одоо хувь хүмүүс өөрсдөө бол тэрийг бол одоо мэдэрч явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр гэр бол ерөнхийдөө ингээ 2020 он тэр жигээр яригдана. За тэрнээс гадна энэ ч өөр хүүхдийн гэр мөн бас тэр одоо ямар нэгэн одоо жирэмсэн болох одоо бодлого байх юм бол эртнээс бас тэр зүйл дээр одоо анхаарахгүй бол мөн бас юм жирэмсэн болох талын зүйлүүд байдаг гарч ирдэг. За эхний нэг жилийн хагас бол нэг иймэрхүү байна. За тэр 6 сарын 6-ны үеэр нүүдэл судал, барилга орон сууц мөн бас газар шороо ихтэй холбоотой зүйлүүд нэг яригдж болох юм. Сарны эрсдэлт бол 3 сар арчим хүчээ тээжж явдаг. Тэгэхээр тэр 6 сарын 6-наас нэг 7, 8, 9 сар хүртэл нарны эрсдэлт бол 6 сар эрчим хүчээ тээж явдаг. Сарных бол 3 сар байдаг. Тэгэхээр тэр 6 сарын 6-ны үеэр юу байгаа? Тэр газар шороотой холбоотой зүйл, барилга орон сууцтай холбоотой зүйл бас яригдах ёстой. За 6 сарын 21-нд тэр мөн бас тэр олон нийттэй холбоотой зүйл дээр тэр найз нөхөд зарим хүмүүс одоо улс төрийн нам нь байд юм уу. Тэгээ мастай холбоотой гэр дээр нар хэртэн. Тэгэхээр 6 сарын 21-ээс эргээ буцаад 12 сар хүртэл дахиад тэр гэр итгэвчлээ байх юм. За мөн бас 7 сарын 5-ны үед наадмаас өмнө тэр хайр дурлалтай холбоотой үр хөвгтэй холбоотой, зугаа цэнгэлтэй холбоотой гэр дээр сар хэртгэе. Тэгэхээр тэр гэр дахиад бас тэр үеэр яригдаа явчих нь байна. Тэгэхээр би түр хэллээ. Энэ бол одоо зарим тохиолдолд бол яг өөр дээр нь одоо болдог. Энэ тэр хувь хүний зурхаа биш болохоор яг хэцүү юм. Тэгэхээр ямарсан тэр тухайн сэдв бол гараад ирнэ. Тэгэхээр тэр дотны найз нөхдөд холбоотой байж болох юм, сошиал ертөнцтэй байж болох юм. Хин энийх бас байж болох юм. Нэг бол бүр яг өөр дээр нь яг тохиолдож байд юм уу. Энд чинь тийм эрчим хүч нь айлыг тийш нь одоо болдог. Тэгээд ямар ч тэр тухайн сэдв бол гарч ирэх юм. Үр хөвгтэй холбоотой сэдв гарах, үр хөвгтэй одоо анхаарах, ялангуяа 40 та гарсан хүмүүс бол тэр үр хөвгтийн төлөлийн одоо хайр дурлалын сэдв энэ гарч ирэх ч байд юм уу. Тийм тэгэхээр энэ бол ерөөсө 2 жил дараалаад ингэж ирж байгаа. Тэгэхээр бусад гэрээг бол одоо тэр янз бүрийн одоо өөр 12 гэр биш үү. Тэрний бодвол энэ 2 гэр илүү их одоо яригдах юм. Мөн бас тэр дундуур нь тэр юу барилга орон сууцтай холбоотой гэр бас яригдж байна. За ерөнхийдөө бол нэг ийм зураг гарч ирж байгаа юм. Одоо 2020 оны охины орднуудын хувьд зүгээр тэр насаарны хэртэлтүүд зарим тохиолдолд бас нэг тийм салж нийлэх талын зөвлөд гарч ирдэг. Тэгэхээр тэр тухайн мэдээж бас өөрийн одоо бодлороо одоо юу гэдэг өөртөө одоо юу яах хэрэгтэй. Бас тэр зөв одоо гаргалайг олж хааж гэдэг юм уу те. Тэр одоо бас хүний амьдралд хамаагүй оролцож болохгүй. Тэгэхээр бас нөгөө
яг интиг гэхэд бас хэцүү яа. Тэгэхээр яг энэ хэрдэлтүүд бас зарим тохиолдолд бас нэг ийм хойд тишээ болж барих эсвэл ингээд нэг тийм зүйлүүд гарч ичгээд байдаг. Тэгэхээр тэр тухайн хүмүүс өөрсдөө бас яг тэр үеэр бас нэгтэйхэн зогцож байгаад ингээд одоо байгуул зүгээр боллоо. Тэгэхээр тийм байна. За өөрчлөх яриач одоо алга энэ охины орднуудын хувьд. За тийм байна. За тэгэхээр одоо орон 6 талаар хэрвээ одоо илүү их мэдэж сургалт энэ төр авах, ялангуяа ганцаарчин сургалт энэ төр авах гэсэн одоо миний хаяг бол жавхланд олж өгдөг гэсэн хаяг байгаа. Тэгэхээр холбогдож болно. За ингээд хэрвээ зурхаа бас үнний ортоо юм шиг санагдвал бусдаас түгээгээрэй. За тийм байна. За анхаарсан тусанд баярлалаа. Тэгээд дараа уулзлаа. Түр баяртай.